Цэнгэгээ хаана Баярлаа. баяртай. Ястаа гоё. Хүү ямар царайгаар. Цэнгээр гарчгаа шүчи. Эндэр гачаад зүгээр яваа заа өгс нөгөөх нь бас заа гэж. Эй, сэмэцхэн үү? Та бүхэн тэгээд дараагийн бичлэгээр үзэж байгаа да баяртай байна. За бид өнөөдөр хаа хүрэх вэ гэвэл Эрдэнэтийн гүрний хажууд нэг шинэ цэцэрлэг төрөлхлөн нээсэн гэнэ үү? Биш очиж үздэг юм лүү? За тэгээд эмхээ хүмүүс бас идэж байгаа аваасаар явна шүү дээ. Эхлэж өрөөр ороод эндээс бол чек авч уух гээд ирсэн юм байхгүйсэн. Тэгээд жуус авч уухаар орж ирсэн байна. За ингээд анисны жуус авсан хаа. За ингээд машиндаа сууж яваа цаашаа хөдлөн дөө. За өнөөдөр гадаас айхтар халуун өдөр байлаа шүү. За яг халууныг аз жаргасаагаар даван тулцгаа. Үгүй. За ингээд мөн төмөрхөний хажуугаар гараад хостоор Эрдэнэтийн тийшээ салж байгаа гэсэн үг. Фрезерээр гараад за хамгийн ихний буудал нь болохоор за гэр хуушурын гэрүүд байгаа. Аль нэг рүү норж идэх юм идий да дахиад вартай хуушур гэдэг газар руу орж хуушурыг хэрэгсэн. За энэ хоёр орлого оруулъя да гэж бодож байхгүй юу? Тэгсэн чинь манай хоёр хөрхөн тугал хараад тугалтайг найзлахаар тоохоор дөхөж очиж байгаа. За энэ болохоор Эрдэнэтээс Дархан руу Улаанбаатар руу явдаг замд Дарханы пост идэг штеп. Тэрүүгээр Эрдэнэт рүү явах замд Эрдэнэтийн гүүр орхон гол дээгүүр гарсан гүүр тэрлэв чиглэл явж байгаа байхгүй юу? За тэгээд тэр гүүрний хажуухан талд цэцэрлэг түрээлэн баригдаад нээгдэж байгаа гэсэн зураг сонссон учраас анхудаа очиж үзэхээр явж байгаа юм аа. За энэ постны хажуудаа идэг энэ хуушрын гэрүүд болохоор олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо гэрүүд нь өргөжөөд нэлээд олон болсон мөлий. Дан хуушурж шоол унтсан шид юм гардаг болсон юм лээ. Зэнтэх хөрхөн туулуудтай манай хоёр хэзээ хөөцөлтнө. Би ч одоо уулын туул хариулж л өссөн юм шүү дээ. Тэгсэн чинь манай хүмүүс туул хараад сонирхоод хүү хаа хий хүү гэдэг юм. Яа, бид дөрөв явж байгаа гурван охинтойгоо хоёр хуушур захиалчаад гарах хооронд нь бас ингэж яахан. Зугаалцж явж байхгүй юу? За манай хүүхдчээсээ бүжиглэж өгөн шүү дээ. Аял олвол бүжиглэн аяа байхгүй байсан ч өөрөө аялж байгаа бүжиглэж чинь. Тэр нэг илүүтэй амьдан байгаад байгаа юм да. За юм яг шинээр харсан халуун уушур гарч ирээд. Эцээ бараагүй. Үлдээсэн. Сүйдээ цаних гоё байсан. Бавартай уушур гэж газар орж уушур авч идээрээ. Бас хоолой гардаг юм байл шүү. За уулын гэрээсээ их гоё гарчгаас юм аа. Тэгсэн чи салхилаад гоё сайхнаа алдцгаасаа. Ус мүснүүд сэгсээсээ. За одоо ингээд бүр чиглэлтэй явж байгаа байхгүй юу? За энд нэг цагаараа байгаа харагдаж байгаа нэ нөө. За энд чинь юу дээ? Таны зогсон газар чинь дан гэрүүд байсан шүү дээ. Тэгсэн чи энд чинь бол бүүн гоё хаусууд шиг л та. Хаус уу? Энд бас хоолны газар байна лээ. Воо, хаста. 2-3 тоглоомын газартай, алхах газартай, ногоон байгуулсан гоё ягаад. За ингээд ихсэн чинь хамгийн сонирхолтой нь хүн байгаагүй. Хинч байгаагүй. Үннүү. Аргагүй ах л да. Бид амар халуун өдөр очсон болохоор халуунаар нь харагдаад энд тоглож явах хүүхд байхгүйсэн байх л да. Хүмүүс нь шинэ их гоё лээ. Эстэй. Даан чигтэрхий халуун өдөр байсан болохоор хүүхд байгаагүй байх гэж бодож чинь. Тэгтээ л их гайхсан. За энэ орд хар шиг тоглоомууд чинь хаа халуун байсан. Тэг ямар ч байсан манайхан боломжоор тоглосон. За тойроод үзүүлье да.
юм гой сонирхолтой байгаа. Гулах гэхээр гулсар нь халуун байгаа байхгүй юу? Тэгээ госож чадахгүй байгаа. За дараагийн руу явъя. 3 юм тоглоом ихтэйсэн. Дундаа бас тасал хөдөлгөөний бас төхөөрөмжтэй юм билээ. За голын тоглоом дээр очлоо. Энд нэрээ яагаад хүүхдүүд байхгүй байгаа юм бол эсвэл мэдгүй байгаа юм болов уу? Мэдгүй байвал ингээ мэдэж яваарэ, очиж тоглоорой. Цэвэрхэн хажуудалтаа голтой, агаартай, хоол ундтай ил гоё хараа л дээ. Хашаа хороотой. Йоо, oh no, толгоо зөгчлөө дөө минь юм. За. Одоо нэгээр гол гэхээр халуун. Өсө төрөдөл. За дараагийн хэсэгт нь юу байна очиж үзье. За ингээ явууны зам маань байгаад. За энэ дүүжин даажин байна. Дасгал хөдөлгөөний хөрөмж байна. За савлж өглөө дөө. Оо юу. Би савлууранд амар дуртай шүү дээ. Гоо нисэж байгаа юм шиг санагдаад байдیں۔ Лаг хөдөлгөөд өгсөн ч охин маань айгаад. Тэгээ байсан байт юм аа. Хажуун талдаа том им талбайтай юм билээ. Рост масктай ирээд унвал тэрэн дээр нь очиж үзүүлнэ за. За би яаж зүгээр ах бас савлаад авнаа. Оо ёо манай охин савлуулж өгч байна. Хинч байхгүй та амар амгалан байгаа юм шүү. Дээрээ бүх юм дээр нь сууж үзээд Та нар энэ дээрээ тоглооч Хүүхдүүдээ гэртээ хашаад байлгаж яхаарай. За дараагийн хэсэг рүү явъя да хүүхдүүдээ. Бичлэгэн дээр л ингэж хурдан дараагийнх руу шилжээд байгаа болохоос энэ хэд ч юм бас ингэ тоглож байгаа байхгүй юу? Бичлэгэн дээр бүгдийг нь оруулалтаа нэг тасгаас өөр арга байхгүй. За мод дуусахгүй нэ. За энэ чинь та ашиглалтанд ороод нэг удаагүй байгаа хаа. Бүх юмуд нь гоё шинэ нэлээ. Суух саналтай, идэх хоолтой, хүүхэд толгох толомтой. Агаар гарч ирэхээр гоё гарч ирээд энэ дэр зүгээр байгаа гэдэг. Хүн байхгүй байгаад нь үнэхээр гайхсан шүү. Тэгээд гарчин дээрээ thumbnail дээрээ үннөө гэдээ оруулсан байгаа байхгүй юу? За 3 дахь тоглоом нь нэлээд том тоглоомд байгаа. Хэдэн янзын гусуултай амт өвчнөө хүүхд ирээ тоглож ирсэн ч болон багтаж хинგэн. Тэгээд ч гоё илтэй байгаа байхгүй юу? Энэ дээр бас хүүхдүүдтэй витамин аа нөхөд авчих юм тий. Зэгээ госож өгч байгаа юм да. Үгүй. Энэ тэгээ хажуугаар нь зөндөө бараг 10 гаруй юм гэрүүдээс юм хаа. Асрууд тэгээд хуушур мушур янз бүрийн хоол мол гасгаар тийм лээ. Анх удаа ирж байгаа болохоор энд ингээл дүүрэн хүмүүс байж явах юм байх гэж бодсон чинь хөнгөө хайсан. Нартаа болохоор тэгсэн бахал гэж бодсон. Энэ хөөргөн байгаа. Хааны ордон шиг. За тэгээд одоо дараагийн сөрөнд явж үзье да. Одоо энэ хэсгийг гоё ногоон эрүүл зүйлтэй болгочихвол гоё юм билээ. Энэ одоо яаж тогтоод байгаа юм бэ? Айгдар өгч шүү. Тэгсэн чинь энд нэг хөөргөн жижиг хүүхдтэй хүмүүс ирсэн байсан. Энэ гүнжиг хараасан уу? Хоёр ахтайгаа ээжтэйгээ ингээд тоглохоор ирсэн юм. Чи тэ тийм байлгүй дээ хүмүүс. За манай хоёр болохоор Роско авчирсан, нэг нь скутер авчирсан. Одоо тэр тэндээ очиж нөгөө хавтгай талбай дээр нь уулгаж үзье гэж. За энэ маань яаж та бас. За энэ бол тэр зурсан цагаан зургийг харахаар бол авчихсан юм шиг байгаа юм. Тэгээд яг хаалга нээж авчихсан тэр машинууд оруулаагүй болохоор энэ ихэр гоё гулгаж тогломоор юм билээ. Энд байгаа хашин дотор байгаа гэр нь болохоор мананы гэр юм болов уу гэж бодсон.
Уртлын хаалга, хойдлын хаалга энэ төр нонгорхоос эле эдээ чамаагүй үрж ирээ тоглож болох юм лээ. Тэр цаана 0 харагдаж байгаа нийтээ 0-тай. За манай хүүхд чинь дархан 50 дээр байнга болгож идэг болохоор First mask-ын дээр л яа. Сайн голгоо шүү дээ. Хөөр хитөө нэг 5 ч унтраад унчих. Хиттэй хүн шүү дээ арчлуулах хаа. За нөгөөх нь скутер онол тавих гэж өгч. Ой. Дархан 52 тарзаан гэж мэдхүү. За тэгээд нэлийн удаан тоглолцсон чинь халуудсан. Үнэхээр халуун байсан энэ өдөр бол. Oh my god. За тэгээд гол байгаа шүү дээ. Энд чинь хараа гол уурсаж байгаа. Хараа гол орцгоё. За голд орох ямар ч төлөвлөгөөгүй ирсэн болохоор бид нэр соёлох юм байхгүй. Гэхдээ машин дотор ганц нэг сандал энэ төр бол байгаа. Яй өнөр чигмиг агаар магаар голын нурсгал үнэхээр тасархай. Би нэрээ ингэж гол дээр ирж ороогүй байсан. Бид нэг ч ингэж ороогүй байсан. Ямар гоё байсан гээч. Энэ зөндөө хүүхдүүд гэр бүлээрээ ирээд тоглоод өсөө өдрөөсөн болохоор өдөржин байждаг юм билээ хүүхдүүд чинь. Яа ингэж голд орж байгаа юм да. Нэг хангалтанд нь орж аваад салхаа байсан байдгийм аа. Бос зүхгүй явж өгөхгүй бүр даатлаас гуусан. Монгол дотор бид нараа. Энэ хоёр хүүхдийг л усанд оруулж зугаалцуулж байгаа юм шүү дээ. За ингээд усанд орж дуусаад яг голын ирэг дээр байсан тест shop гээд хоолны газар сарсан. Ийм хүүхэн зохион байгуулалтаараа тэрхэн менюнэндээ байж байна. За тэгсэн чинь орсон чинь борц өгсөн. Яг ингээ өөртөө тосон тайрсан борцог. За тэгээ сүйтэй цайтай борцог. Ямар гоё юмтай байсан гэгээч. Манай хүүхдүүд хооллол ирэхээс өмнө борцгоо идэрээ цадаад эхний 5-ыг дуусгаад дахиад үргэж өгөөд ийм гар арчдаг нойдос бид эндээс өгд юм лээ. Энэ тест shop гэдэг энэ хоолны газар яг хараа голын эргээс даваал гараад ирэнгүүт эхнээсээ хоёр дахь нь байсан баха. Аюу амттай хоолтой байлаа. Манай хүүхдүүд хоолоо бүдэн нэгцээ. Түрүү чи идсэн хуушуур энэ төр шингээ залга болчихсон. Гол дотор тоглолтоор байгаа. За ингээ өглөөнөөс гарч явсаар байгаад бид ч өдөржин болчихж байгаа аахгүй юу. За ингээд одоо оройныхоо бараг хоолыг идээд ингээ хараад амранда. Баярлалаа. Төгөө хоолтой юм аа гэдэг миний охин таалагдж байгаа. За ингээд өнөөдрийн бичлэг маань өндөрлөж байна. Тест job дээр чоли дээрээ. Манай сувг дээр subscribe, like, comment дараад өгөөрэй. Дараа хаагур явуулж үзмээр байгаагаа бичээрэй. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Баяртай. Ингээд дуусгасан чи бичлэгний хойдолд нэг хөөрхөн унагнууд гарах байхгүй юу? Тэрийг харуулчаад дуусгая да. Энэ хараа юм гоё найдвартай төмөр хашаатай, хашаа нь хаалга онгорхоо байгаад. За тэгээд нойлс мойлын шийдээд өгчихсэн. Ийм гоё газар ирж амарч туглаарэ та бүхэн маань. Хүүхдүүд авчирч тоглуулаарай. Нөгөө унах чинь нэраа шинэ төлнүүд гарчихсан хөөрхөн байлээ шүү. За ингээд жинхнээсээ бай.